Орон төргийн үзэгчтэй ураншаа сургац нэвтрүүлгийн шинэ дугаар Төв аймгийн Цээ сумын Цээлийн хур компани талбайгаас үзүүлж байна. За бид нар энэ компанийг сонгосон бас учиртай. Засгийн газраас энэ хаврын тариалтаас эхлэн газар тариалангийн үйлдвэрлэл даатгалын системийг шинээр нэвтрүүлж байгаа. За тэгвэл Төв аймгаас анх удаага Цээ сум бол газар тариалангийн даатгалд хамрагдахаар болж байгаа. Бас эдний компани өнөөдөр хаврын тариалтаа эхлүүлж үргэлгээгээ хийж байна. Тэгэхээр бид нар эрсдлийг буруулах нэг гарцыг өнөөдөр даатгал гэж харж байгаа. Яг энэ даатгалын асуудлаар бид нар Цээлийн хур компани тариан талбай дээр ярилцах болно. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд оролцогчдоо танилцуулъя. Тэр анх удаага туршилтын журмаар нэвтрүүлж байгаа энэ удаагийн даатгалын системд Хэдэн аймгийн хэдэн сумыг хамруулж байгаа вэ? Хөдөөжин давхар даатгалын компани зүгээс бол 16 оны тариалтын улирлаас 2 аймгийн 9 сумд даатгалын системийг туршихаар ажиллаж байгаа. Эдгээрт маань бас Сэлэнг аймгийн Алтан булаг, Ерөө, Хүдэр, Түшиг, Цагаануур, Орхонтуул, Зүүн бүрэн, Баруун бүрэн гэсэн 8 сум, Төв аймгийн Цээл сум байна орж ажиллаж байгаа. Энэ удаагийн даатгалын системийг нэвтрүүлэх байгаатай холбогдуулаад ямар эрсдлийг даатгалд хамруулахаар болж байгаа. Энэ асуултанд мөнгө хэлэг та хариулах уу? За, энэ жилээс туршилтын журмаар хэрэгжих Улаанбаатарын даатгалт маань байгалийн давагдшгүй хүчин зүйлэх болох тариаланчид маань их учирдаг ган, мөндөр, салхины нөлөө, үргэлжилсэн бороо, үер, за мөн одоо хортон шавж, мэрэгч, ургамлын өвчин зэрэг эрсдлүүдээр орхоос гадна Монголын орны онцлог тохирсон одоо мал талхлах, мал идэх энэ эдгээр эрсдлүүдийг оруулж ерөөдөө бүхэл эрсдлийг бол хамарч энэ даатгал маань хэрэгжинэ. Хэрвээ даатгуулахыг хүсвэл ямар хугацаанд даатгуулах ёстой гэдэг юм бэ? За ямар ч байсан манай компани өнөөдөр даатгалын одоо хүсэлтийн өргөдөл гэж байгаа. Тэгэхээр тариаланчид маань 4 сарын 30-наас өмнө бидэнд тариалах талбайх хэмжээ өөрийнхөө бас тариаллын түүхийг агуулсан тийм өргөдөл өгөх ёстой. Даатгалд хамруулахад тухайн салбартаа тэдэн жил ажилласан байх ёстой. Эсвэл тим ургац авсан байх ёстой гэх ямар нэг одоо шалгуур үзүүлэлт тавих уу? Даатгалд бол ер нь бол тариаланчид маань бүгдээрээ хамрагдаж болно. Гэхдээ яг энэ жилийн хувьд бол сонгосон түрүүний манай Оюнбат даргын хэлсэн сумдуудад хийгдэн. Ер нь бол бид нар бол шаардлага тавьж байгаа гол юм маань технологийн дагуу газар тариалангийнхаа хийх ёстой ажлуудыг бүгднийг хийсэн байх ёстой. Тэрнийг бид нар газар дээр нэрж үтсэн байх ёстой. Тэгээ баталгаажуулаад бид нар даатгалын гэрээгээ сая манай ган төмөр захирлаа хийж байгаагаар 5 сарын 20-оор соёолтын үеэр нь ирж хараад даатгалын гэрээгээ 2 тал гарын үсэг зурлцсанаа л гэсэн үг. Тэгэхээр даатгалын үйл ажиллагааг бол сонгогдсон 4 компани бол гүйцэтгэх байгаа. За энэ 4 компанид бол мэрэгжлийн агрономч заавал ажиллах байгаа. Тэгэхээр ариун эрдэнэ яг одоо тариаланч компани захирал өөрийнхөө талбайг даатгалд хамрууллаа. Тариа будаага даатгууллаа. За энэ тохиолдолд талбай дээр очиж үзлэг шинжилгээг яаж хийх вэ? Эхний ээлжинд уран шийсэн хэсгийг үзнэ. Ямар уран шийснийг хараад химийн уран шийсэн үү, механик уран шийсэн үү гэдэгтэй танилцсан. Хоёр дахьт нь болохоор тэр компани тариалтаа хийснийхэн дараа соёолт чигдэрсэн үед хоёр дахь удаага очино. Тэр үед нь болохоор тэр компани нэг талбайд хэдэн сая ширхэг үрээ тариалсан танилцах журмаар очино. Тэр нь болохоор 3.5-аас сая ширхэг үрээ тариалсан уу гэдгийг нь болохоор талбай дээр нь очиод тооллох шинжилгээгээд баталгаажуулах юм аа. Хоёрт нь болохоор ер нь тариалангийн компаниуд эрсдэл гарлаа, байгалийн эрсдэл, ямар эрсдэл тохиолдсон, ган тохиолдсон юм уу, мөндөр тохиолдсон юм уу гэдгээр бид нарыг дуудсан тохиолдол ирнэ. Тэр тохиолдолтой болохоор манахаас хүмүүс байна, даатгалын компани агрономууд байна, орон нутгийн мэргэжилтэнгүүдээс бас байлцсан. Тэгээд тэр хүмүүстэйг нийлж агаад талбай дээр бас үнэлгээ тооллого хийгээд хохирол үнэлгээний тайлан гаргах юм аа. Хамгийн сүүлд нь болохоор урьдчилсан ургац тогтоолт явагдана. Урьдчилсан ургац тогтоолт болохоор энэ талбайгаас ургацын тодорхойлно. Тэгэхээр ган төмрүүл энэ хаврын тариалт хийж байгаа нийт талбайхаа 1000 гааг бол даатгалд хамруулахаар болж байгаа шүү дээ. Тэгэхээр эрсдлийг 100% гэж үзэх юм бол та гэрээний
40% эрсдлээ өөрөө хүлээгээд тооцсон уу? Аль эсвэл 50% аа юу? 50% аль тооцъё гэж мянган гад юу бол бид нар ярьж тохирсон байгаа. Үнэхээр мөнгө гаргаад даатгуулчихсан тохиолдолд миний нөхөн төлбөрийг 100% эргээд нөө гэрээнд тусгаж өгсөний дагуу барагдуулах баталгаа байгаа юу? Оюнбата. Яг газар тариалангийн даатгалын хувьд бол манай даатгалын компани давхар даатгалын компанийн хувьд бол ер нь бол борлуулалтыг бол Монгол улсын хуулийн дагуу даатгалын компаниуд маань бол хийж явна. Тухайн даатгалын борлуулалт хийсэн даатгалын компанийг манай зүгээс бол ер нь бол давхар даатгалд хамруулах үр зарчмаар явах юм байна. Манайх оруулж ирсэн одоо өөр дөрөв хүлээж авч байгаа эрсдлийнхаа 80 орчим хувийг бол олон улсын давхар даатгалд хамруулах замаар энэ одоо Монголын манай улсын газар тариаланчдынхаа эрсдлийг хамгаалах ийм зорилготой явж байгаа. Өнөөдөр бас тариаланчтай хариулт авахыг хүсэж байгаа нэг сэдэв бол хөдөө аж ахуйн давхар даатгал компани өөрөө гэрээ байгуулад даатгуулад авах юм шиг ойлгоод байгаа бахал та. Тэгэхээр даатгалын хідэн компани одоо яг энэ даатгал явуулах эрхтэй байгаа вэ? Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани бол энэ жилээс газар тариалангийн даатгах бүтээгдэхүүнийг бол судалсан. За судлаад бол энэ бүтээгдэхүүнийг ингээ хэрэгжүүлэхээр болоод байна. За энийхээ дагуу бол яг даатгагчтай гэрээ байгуулах даатгалын компанийг бас сонгон шалгуулад нийт 4 даатгалын компани энэхүү бүтээгдэхүүнийг борлуулад тариаланчтай гэрээ байгуулах юм аа. За эдгээр 4 компанид бол бод, ард, мандал, ми гэсэн 4 даатгалын компанид бол та хүсэлтээ өгөөд даатгалынхаа гэрээгээ байгуулад тэр даатгалын гэрээг чинь одоо цаашаа давхар даатгаад ингээд явах байгаамаа. Батбаяр дарга за гам боллоо. Эсвэл мөндөр цохиулаа. Үнэхээр ингээд ургац алдчихлаа. За тэгээд даатгуулчихсан байдаг. Нөхөн олгорын хэмжээг хэд хоногийн дотор газар дээр нь ямар үйлчлэг шинжилгээ хийгээд барагдуулах вэ? За бид нар бол олон улсын яг одоо энэ газар тариалангийн даатгалд ашигладаг дүрм журмыг ашиглаж байгаа. Яг тэр дүрм журмынхаа дагуу газар дээр нь хохирлын үнэлгээ хийн. Одоо шаардлагатай бол бид нар хураалт одоо ургац хураалтын юунаас дээж авах одоо тэр туршилтын одоо хураалт хийх тийм ажлуудыг хийгээд хэрвээ ингээд яг үнэлгээгээ бид нар баталгаажуулаад одоо хохирлын хэмжээг тодорхойлцох юм бол ажлын 15 хоногийн дотор л ер нь нөхөн төлбөрийн тариаланчтай буцаад олгочих юм ба. Тариан талбайгаа хассан байх ёстой ч байдаг юм уу? Тодорхой хэмжээгээр бас үүрэг хүлээж байгаа шүү дээ. За яг ийм задгаа байгаа тохиолдолд мал ороод тариаг нь мал идсэн тохиолдолд яах вэ гэдэг ч юм уу. За тариалт хийхдээ буруу технологиор тариалт хийгээд технологи мөрдөөгүй байгаад ургац салдуул яах вэ? Даатгалын зүгээс бол тариалангийн даатгах байгаа талбайгаа заавал хашсан байх шаардлагатай гэсэн шаардлага тавихгүй. Яагаад тэгэхээр тэр бол аж ахуйн нэгжийн өөрийн асуудал. Малын эрсдлийг бол давхар даатгах гэсэн байгаа. Мал орсноор даатгуул эрсдлээ хамгаалуулна гэх юм бол тодорхой хувь нэмэгдэнэ. Ер нь бол 10% нэмэгдэж малын даатгалыг даатгах гэсэн. Талбайд мал орсныг даатгах гэсэн. Технологи буруу барьсан. Жишээлбэл өнөөдөр 3.5 сая ширхгээр манай тарьсан гэж хэлчихэд яг талбай дээр нь ирээд соёлтын үед тоолоход 2 сая ширхэг үрээр тарьсан байх юм бол бид нар соёлтын үед ирж тоолоод танаа тариалтын технологийн горим нь алдагдсан байна. Бид нар одоо энэ сая таны тарьсан 3.5 сая ширхэг тоонд хүрэхгүй байна гэсэн үднэс бид нар бол эхний ээлжин шууд хэлээл даатгалын гэрээг байгуулахгүй гэсэн үг. Тэрнээс гадна үнэхээр ургамал хамгааллын бодис цацаагүй хог ургамалдаа баригдаад ургацаа алдсан тохиолдолд бид нар угаасаа нэмэлт гэрээн дээр нэмэлтээр оруулж ирээд технологи бүрэн баримтлаагүй байна гэдэг утгаараа гэрээ цуслагдана гэсэн үг. Төлбөр хураамж нөхөн олгорын асуудал байгаа бахал та. Ер нь бол хэдийн хэмжээний талбайг даатгуулахад ойролцоогоор ямар хэмжээний хураамж төлөхөр байгаа вэ? За тодорхой хувь дээр бас хөнгөлт чөлөөлт байгаа юу? За ерөнхийдөө бол хураамжийн хувийг бол бид нэр сум тус бүрээр бол тооцож гаргасан байгаа. Сүүлийн 15 жилийн дундаж ургацын дүн мэдээнд үндэслэж сум болгоны маань эрсдэл бол өөр ондоо байгаа. Тийм учраас бол хураамжийн маань бас ондоо байгаа. За дунджаар бол 9% байгаа. За тийм болохоор эдгээр сумдууд маань яг уу гэхээр өөрийн тохирсон хураамжаа бол төлөх юм аа. За ерөнхийдөө тариаланч маань ингээд даатгуулъя, хураамжаа яаж төлөх вэ гэх юм бол гэрээ байгуулахад бол хураамжийнхаа тодорхой хувийг бол төлнө. Бид нар бол бас даатгуулагчтайгаа харилцан тохиролцоо тий даатгагч маань бас 2 хувааж төлөх юм боломжийг бол бас олгож байгаа. За эхний ээлжинд бол туршлаар гэж байгаа болохоор хөнгөлөлт урамшуул бол байхгүй. Яваанда дараа жил одоо нөхөн төлбөр аваагүй юм уу тий олон жил даатгуулсан бол хөнгөлөлт урамшууллыг бол үзүүлж явах юм бүрэн боломжтой байгаа. Манай хөвсгөлд хизээ одоо
даатгалын систем нэвтрэх вэ? Яагаад энэ 9 сумаар энэ даатгалын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм бол гэ бусад сумын тариаланчид бас бодож магадгүй л те. Мэдээж бусад сумын хувьд бол тийм асуултууд маш их гарч ирж байгаа. Саяны өнгөрсөн 7 хоногийн тариаланчдын зөвлөгөөн дээр ч гэсэн биднээс маш их асууж ирсэн. Гол зорилго маань энэ жил бол манай давхар даатгал компани зүгээс бол эхний жилдээ тодорхой одоо хумигдмал одоо сумдуудад энэ бүтээгдэхүүнээ туршаад цаашдаа амжилттай болох юм бол аль эсвэл алдаан дээрээ одоо суралцаж залруулад энийгээ бүх яг нийт Монгол улсынхаа хэмжээнд хэрэгжүүлээд явахаар тийм бүрэн одоо бүрэн хамгаалтын бүтээгдэхүүн бий болох зорилготой байгаа. Энэ ч утгаараа ер нь бол дараа жилээс эхэллээ гэж бодлоо. Дараа жилээс юм уу тэрний дараа жилээс бол манайх энэ маань бол нийт хүрээнд биш юм аа гэхэд тодорхой хэмжээгээр хамрах хүрээгээ байнга нэмэгдүүлээд ер нь бол удахгүй Монгол улсынхаа нийт тариаланчдад энэ бүтээгдэхүүнээ бол одоо борлуулах болно. Давхар даатгалын компани энийг бас хариуцдагийнх нь гол шалтгаан юу? Ер нь өнөөдөр олон улсад яг түгээмэл ашиглаж байгаа манайхтай цаг уур ойролцоо орнуудын энэ даатгалын системийг нутагшуулсан туршлага юу гэдэг юм бэ? За тэгэхээр яг айгүй чухал асуултлаа гэж би бодож байна. Тэгэхээр манай хоёр хөршөөсөл эхлэхэд ерөөсөө асар их дэмжлэг улсаас анхаарч байгаа энэ газар тариалангийн даатгал дээр нь. Тэгэхээр энэ газар тариалангийн даатгалыг яагаад улсаас ингэж их дэмжиж байна гэхээр нэгдүгürt энэ газар тариалангийн бүтээн байгуулалт маань тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний маш их хэмжээг одоо эзэлдэг. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол маш ач холбогдолтой салбар учраас улсаас энэ газар тариалангийн эрсдлийг ялангуяа энэ системийн эрсдэл буюу энэ байгаль цаг уурын энэ ган зууд гэх мэт энэ системийн эрсдлийг бол улсаас одоо энэ хариуцахыг төрийн дэмжлэгтэйгээр төрийн оролцоотойгоор ингэж хамгаалахын тогтолцоог маш одоо амжилттай хэрэгжүүлж явж байна. Тэгэхээр энэ яг тогтолцоог бүрдүүлэхийн тулд манай компани бас одоо хөдөө аж ахуйн яамд болон холбогдох бусад байгууллагуудтай хамтарч ажиллаад цаашаа бас энэ тогтолцоог бүрдүүлээд энэ системийн эрсдэл буюу байгаль цаг уурын одоо өндөр гамшигын эрсдлийг тариаланчдаас хамгаалахын тулд одоо хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж бас ажиллаж байгаа. Бусад орны хувьд За бусад орны хувьд бол одоо Оросын холбооны улс бол одоо бүх тариаланчдын одоо энэ даатгах тармилын ургамлын төлөх одоо шимтгэл буюу хураамжийг 50 хүртэл хурцмаар хөнгөлж байна. За хятадын бүгд найрамд хятад ард улс бол бас 70-аас 80% хүртэл гахааны ферм дээр хүртэл 70-аас 80% хүртэл даатгалын хураамжийг ингэж улсаас хариуцах ингээд тийм дэмжлэгтэй байж энэ бас өөрийнхөө энэ хөдөө аж ахуйн салбарыг бас ингэж асар их хөгжүүлэхэд анхаарч байна л та. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийнхаа ярилцлагын сүүлчийн асуултыг Цэлийн уур компани захирал Ган Төмөр тань тавьж байна. Таавал ингээд шинээр туршилтаар эхэлж байгаа даатгалд бол хамрагдаад талбайгаа даатгуулахаар болсон байгаа. Тэгэхээр нийт тариаланчтай хандаж одоо юу гэж хэлэх вэ? Даатгуулсны дараа бол бид нар ядаж тайван байна. Хараа даатгуулаагүй үед бол нойр өгөхгүй ш. За маргаас цастаа бороотой мөндөртөө хаагуур өнгөрчгүй аль талбайг цогцох уу. Тэрийг бол бүгд тариаланчин зовлон нэг. Тийм болохоор тэгж бас бүгдээ жоохон тайван амгалан амьдэрцгаая л. Тэргэл уурайлж байна. Хэрвээ энэ салбарын үйл ажиллагааг 100% гэж үзэх юм бол 37% нь байгаль цаг уураас за үлдэж байгаа 63% нь хүний үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Энэ 37% дээр бол бид нар тэнгэр хангааг бол захирах боломж байхгүй. Харин 67% дээр бол бид нар тохиргоо хийж, эрсдлээс хамгаалах, дээрэс нь технологи бол мөрдөж ажиллах шаардлагатай байдаг. За энэ утгаараа бол 2016 оноос анх удаага газар тариалангийн салбарт даатгалын системийг анх удаага нэвтрүүлэх гэж байна. Тэгэхээр даатгалын ач холбогдол яаж даатгуулах уу? За хураамж нөхөн төлбөрөө яаж авах вэ гэдэг асуудлаар бид нар Ураншаас ургац нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар ярилцлаа. Манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд баярлалаа. Ган Төмөр захирлын Цэлийн уур компани ургац бас ариун байх болтугай.